Натурал тоог бид нэр анхны тоо ба зохиомол тоо гэж хоёр хуваажуулна. Анхны тоо гэдэг нь яг хоёр шиг натурал хуваагчтай тоог анхны тоо гэж нэрлэнэ. Хоёроос олон натурал хуваагчтай тоог зохиомол тоо гэж нэрлэнэ. За жишээлх юм бол 2 бол 1 2 гэсэн яг 2 хуваагчтай учраас анхны тоо мөн. 5 1 5 гэсэн яг 2 хуваагчтай учраас бас анхны тоо мөн. Харин 6 1 2 3 6 гэсэн 4 хуваагчтай учраас зохиомол тоо юм. 6 гэдэг бол 2-ыг үрчим 3-тай тэнцүү. Өөрөөр хэлэх юм бол зохиогдож гарч иж байна гэж ойлгож болно. Нэг анхны тоо мөн үү? Нэгийн тоо бол 1 гэсэн яг ганц хуваагчтай тоо. Ганц хуваагчтай учраас анхны тоо биш. 2-оос цөөн байгаа учраас зохиомол тоож биш юм. Тэгэхээр 1 гэдэг тоо бол анхны ч биш, зохиомолч биш натурал тоо юм аа.